сайн байцгаана уу? За хаврын дан царын шинэ 12-ны нохоо фулаа марсаж ямар үгүй мэдгүй. За зүгээр ямарсан одоо хавар болоод энэ үйл болоод юм уу те. Энэ цахан цастай өдрийн халуун мэндийг бүгд хүргье. Өнөөдрийн бичлэгээр би ингээд 5 гээд захиалдаг одоо ингээд хувцас ингээд онлайнаар захиалсан юм байдаг шүү дээ. Тэргээд би ингээд юм ингээд захиалж чаддаг. Тэгтээ ингээд сүүлийн нэг жидад бүр аюу ингээд тасарсан зав ингээд угаасаа хийлмэл хаагдаад аюу онцгой болоод тэгээд би ер нь бол нийлэн захиалах бол байсан. Амар үе бүр амар хаяа нөөцнийг удаж ирж авахгүй. Тэгээд ингээд амар хаяадал юм захиалдаг. Тэгээ ер нь бол би нэг 2 жилийн дотор нэг 5 уус захиалсан юмнуудаа ингээд харуулах чинь. Угаасаа хөвчлээ хувцас тийм битүүн юм чинь ингээд хувцсан л авна шүү дээ. Тэгтээ яг бүр ингээд угаасаа амар олон юм бас захиалдаг байсан л да. Тэгээ зарим нь угаасаа ингээд таалагдах байлаад тэгээд ингээд яатсан ингээд хүн амт нөхцөн ч юм уу эсвэл тайцсан ч юм лүү те ер нь тэгсэн. Тэгээ одоо ер нь нэг байлгаал өөртөө үнсдэг юмудаа ер нь бол харуулах чинь. Тэгээд ер нь бол ингээд онлайн шопуудаас юм захиалахаар амар онцгой гэдэг шүү дээ. Угаасаа онцгой бүр ингээд дэлгүүрээ сонгож авахгүй бол ингээд зөв дэлгүүрээ сонгохгүй бол угсаал амар материал мата зургнаас шаал өөр юм ирэх юмнууд байдаг. Хамгийн гол амар хямдхан ингээд авчингуутл ингээд онцгой байдаг. Тэгтээ хямдхан амар дайггүй юмнууд бас байдаг. Тэгээд үнэтэй юмнууд нь бол ерөнхийдөө дайггүй материалтай байдаг шүү. Тэгээд ер нь бол Монгол зардаг юмнаас ялгаагүй гоё юмнууд байж тийм материал сайт. Миний тэгтээ юу сонирхож юу авдаг ингээд миний ингээд захиалсан хувцнууд харах байх. Би тэгтээ ингээд одоо хүртэл ингээд стил олоогүй. Тэгээд ингээд хүн ингээ миний стил бас нэг ямар тодорхойлоод өгөх юм баггүй. Гэтэ ер нь бол яг бас өөрөө бас мөөчхүү бас нэг гайгүй хувцалдаг гэж боддог доо. Яна хүн юу өртөө итгэдэг юм хоо. Зарим хүмүүс чинь гачийн өмсөө явж идэх ингээ бас харж иж болно шүү дээ. Тэр хүмүүс үзэж таараа тэгээд та гэж бодох таа. Гэтээс асуудахгүй ингээл надад ер нь ямар хувц ингээ зөхөх хол гэмгүй. Манай нэг юм мэмхтэлэг тим хувц гэдэг тохиол би ингээ харуул ийм нэг ийм гарч ирэх хэвээр ийм хувц ингээд бас ийм ч гэж нэг иймэрхүү хувцнуудыг ингээд манай ани ингээд надад зохино гэдэг. Тэгтээ миний сонирхол бол энэс арай өөр. Одоо ямар вэ гэвэл миний сонирхол бол нэг иймэрхүү. Тэгээ бас нэг ийм те ер нь нэг иймэрхүү заяа. Тэгтээ миний яг амьдрал дээр хөвчлэн өмсөж явдаг хувцал нэг иймэрхүү л явж идэг да иймэрхүү өмсөл. Яг тийм хүний л амьдрал да. Одоо юм нэгэд хувцнуудаа сонирхуулж эхлэе. За энэ хамгийн хямгаат байг даалгалаа. За иймэрхүү. Энийг угаасаа би ингээ хар топ мод нэр өмсдөг. Энийг тэгтээ ингээд өөр нэг юм хосолцсон юм мак шиг яг энэ шинэ металлтай цагаан ингээ макнер өмсөх хэрэгтэй байхгүй тийм юмтай нам захиалсан чи нөгөө мак амар нэг бүдүүн цаг бүр юмны дээгүүр өмсгөр тийм ингээд ирж байгаа байхгүй одоо вест гэх юм. Тэгээд би энийг ингээ ер нь л хар топ модон дээр л өмсчдөг. Тийм. Өмсөдөг. Өмсчөр ингээ амар гоё ингээ харагдаад байгаа гэж харагддیں۔ За энэ ихтэй гоё би өөрөө амар туртай юм. Одоо тэгтээ нэг иймэрхүү завартай энэ одоо бүр ийм амар юм нүхтэй гэхгүй юу. Ийм сүлжмэл тийм юмнууд ер нь ал тэрэнд олсууд баг шиг байсан. Гэтэ баг нэгнээр тэрэнд болсон хаа. За. Next thank you. Next. За. Арай хавцсан. Яа энэ миний бүр хайртай бүр хүүдий за. 21 оны нэг намар захиалсан 2 жил болчихоо гэсэн үг дээр надад. Тэгээд им амар хайртай ингээ араа бичгэн бүр ингээ амар. Гэтэ бүр энэ амар хүмсөөд амар хуваагаад тийм бодлоо сүултээ бүр ингээ энэ бичиг нь ингээ нэг юм хуулах гэдэг юм шиг. Тэгээ одоо бүр амар гамж өмсдөг заа бүр материал нь арай муу цагаас анхаасаа. Гэтэ бүр үнэхээр ингээ яа энийг би ингээл Монголд хүний бодох юм бол би бүр Монголоос юм хүүдий авч өмсч чадахгүй. Зүгээр юм хүүдий ч угаасаа энэ бол бүр 80 70 80 таа байгаа заяа. Би энийг урдаас хийдээс хаснаа хэлэх юм бол хийчих гонооц. Тэгээд энийг өмсч үзүүлээ. Нөөний Adams Creative юу лээ? Нэг тийм алдартай зураг гэдэг чинь тэрний гарах хэрэгтэй. Тийм жоохон ингээ ганцсан юм шиг болсон энэ зураг. За одоо дараагийнх. Би тэгт ингээ амар яг ийм шиг хийх үү байх уу гэж бодоод
Тэгсэн чинь ингээд амар цөөхөн байх юм санагдчихгүй юу. Тэгээ яг харсан чинь айгу их юм бас дахиалсан юм шиг болоо явчлаа. Бис топн дээр л госч гэж байна. Хар дотроо юм л болгон дотор нэг хар свитер госч юм шиг харагдаж байна. Дараах нэг юм хөө. Би тэгтээ нэг юмыг ингээд тохируулж ингээд авдаггүй хүн чинь за энэ өмдийг авчвал энэ дээр нэг юм цам цамс гэж авдаг юм шиг байна. Би болохоор ингээд гоё харагдсан л одоо тус тус намаагүй. Яг тохируулаад өмсөх хэрэг амар хоорондоо хавцлмууд байдаг миний хувцснууд. Тэгтээ бүр энэ цамцыг бол нэг амар ийм хувцсан дээр ингээд тохируул юмсан ингээд баг тэгж бачсан за ингээд доор нь амар улаан трикон дээр ингээд хар ив өмсөл хар шорт ч юм уу тэгсний энийг ингээд дэв өмс ингээд улаан трико таар нэг бол нослох гэдэг байхгүй. Тэгсэн чи тэгэж ал өмсч үзээгөө баг. Зүгээр нэг юм хар өмд дээр л өмсчихдээ дөө. Тэгээд энэ яг вэ өнгө нь ингээд яг зурган дээрхээс бол өнгө нь угаасаа юм гандцсан ирсэн байхгүй. Энэ гэхдээ одоо юм байгалийн гэл амар гоё харагдах шүү дээ. Яг амьдрал дээр л жоохон өнгө нь жоохон яашин. Тэрнээс загвар нь алгаа юу вэ? Дараагийнхан одоо би баг энийг өмсөх юм болов. Кимоно гэхүү одоо юу хүн юм гэдэг кимоно л гэдэг. Кимоно л гэдэг юм чи. Энийг гэхдээ 100 мянга айгуу ингээд дулаа байдаг юм. Төгөлтөө. Тэгээд энийг би бүр ингээд 20 оны бүр намар авчихсан. Одоо баг 3 жил болох чинь. Тэгээд тэгээд тухайн үед бол амар таалагддаг байсан. Ер нь бол өмсгөр аяга гоё яадаг. Тэгээд тэрсмэ халын өдөр ингээд аяга сингсэн мэдрэмж авдаг байхгүй юу? Энийг үзье. За энэ бол юм хөө. Тэгээд энэ натлын гоё. За дараагийнх нь бол яг би харуулсан би нэг юм ингээд стил сонирхдаг гэмээх. Яг тэр сонирхлогоо юм бол хөрөнд авчих жоохгүй юу. Тэгээд энийг бол байнга өмсөд байгаа хэсэг хэцүү. Байнга их энгийн үед ингээд тэгсэн өдөр тутам өмсөд байгаа хэцүү. Тэр чинь тааруулж өмсөд байгаа хувц бас байна уу гэдэг нь бас хэцүү. Тэгтээ яг миний хайртай. Би ч амар удаа өсөж тэгээ нэг юм хил мэлгээл бодоод яж их мөнгө зөнгөө гэдэг. Тэгсээр яг удаж асахгүй. Тэгээд ингэ харуулъя. Үнэтэй гоё яваас сонирхолтой. Гэтэ би төрсөд дээр өмсөн л доо. Нэг далматин. Нэг өмсч явж би ч нэг хүн ингээд далматинаа ингээд сэлбэрүүд явж таарж бодоод дүрё. Бас юм шүү дээ. Тэгээс энийг хараад нэг дуу санаанд орчихсон. Амар гоё юм ингээл аваад ирсэн чинь яг ирсэн чинь нэг амар сэтгэл төрдөг бүр нэг юм юм байдаг. Амар гоё тэр уртлаасаа л гоё. Тэгээд энийг ч бас харны онцг байлсан. Тэгээд одоо ясмал юм захиалах уу баг. Тэгт тэр үед бас ингэ шидэд захиалсан гэлээс гоё л шээ. Ийм уранхай юмуд ингэж хараад тэгэл тэргээ шидэд авч ийн гэж хэлдэг бас л. Юу л шидэлтэй л хавдаг юм л та. Тэгээд энэ өмнө ингээд уунаад юу тэгээд үнээрээ таалагддаг юм бол яг юм л. Бүр үнээр таалагддаг. Энийг би авахтэй угаасаа тэр зураг мөрөн дээр нь бол угаасаа карман нэг сүртэй харуулахгүй байгаа ш. Тэгэхээр ингээд мэдгүй авсан. Тэгээд ер нь бол ингээд ямар ч дэлгүүрээс джинс юм тахчаал бас ингээд карманыг харах бүр амар чулшөө бүр захижилъя. Харуулъя. Тэгээд өмссөн өмдөлтөө ийм юм. Жөөгөрч юм уу? Гэтэ аюу нэмгэн жөөгөр. Тэгээд ер нь бол 100 өмсгөл амар гоё. Тэгээд бас би дэвтэйхэн материал гэсэн юм бол юм нэмгийн амар гоё материалтай. Надад ер нь бол хөвчлэн скини джинсүүд байдаг. Тэгээд ингээд ер нь надад скини джинс аягүй зөгтөг юм уу? Тэгээд скини джинс амар ихтэй. Тэгсэн чинь ингээд ерөөсөө юм суул өнгө байхгүй л таараад хүн бас хаяа ингээд юм суул өмсөөл ингээд хамбид илүү тухтай байхад бодно шүү дээ. Тэгсэн чинь байдгүй. Тэгээд энийг захиалчихсан. Одоо дараагийн хугацаа харуулъя. Нэг бүтнээр нь харуулна. Томор. Байл ингээл мэдтээ намайгаа ч гэдэг тусдалдчихин да. За энэ дараагийн хугацааны нэг юм перфектсэн өмнө энэ тэртээ 2 жилийн өмнө юу нэг юм гоё юм хослол өмсмөр санагдсан байсан. Тэгээд ингээд захиалчихсан байгаа. Гэтэ энийг ер нь бол ингээ хосоор өмсөх явахаар илүү нэг юм ингээ салгаад өмсөхөр амар casual ингээ юм дээр амар ингийн ингээд ажгүй загварлаж юм шиг харагдаж шүү. Тэгснэ ингээд яг ингээд цогтон ус явгат л амар юм сүртэй ингээл амар уулаа тий. Refrigerator-тэй ингээл момент зайд чи ингээл амар хослол өмсөөл яваад тий. Тэр шиг санагдаад идэв надад.
Иймэрхүү. За, next. Одоо тэгэхээр томор оруулалт бас нэг хослол та. Миний яриа сонсогдож байгаа юм л доо. Нэг л эвгүй сонсогдоод байгаа ч биш нэг тат шүү. За, дараагийн хослол нь энийг тэгтээ би өөртөө захиалж яваагүй. Хичтэй захиалжсэн. Манай хич өмсөхгүй байсан болохоор би авсан. Энийг тийм нэр нь аль аюу дэж орж байгаа. Тофн бол угаасаа амар гоё. Ингээд юм би твтэйхэн. Тэгэхээр ингээд юм бол гоё ярагддаг. Бас ингээд өмд ингээд төртөөс нэр сайн гоё. Юупн бол нэг их тохиолдолд өмсөхгүй юм санагдаад байдаг. Тэгээ юупны нэг онцгой юм ингээд ирзэнэн дээрээ ингэж оруулж ирсэн нэг онцгой заяа. Сэнэн харалтай. Ингээд ардтал марталтай болсон гүтэл ингээд амар хумил ингээд юу лээ хумиралдаг юм. Тийм баггүй. Тэгээд бас гоё. Үнэл таалагдаа. Нөгөө их гэдсэн юм маань дуусах гэж байна. Одоо нэг 2 дресс үзүүлэх хэрэгтэй байна. Тэгээд дресс угаартаа. Энэ иймэрхүү дресс. Би нэг яг ингэ уусаа гадаа өмсөж явъя гэж бодож аваагүй. Би нэг загварын яг энэ тавхад тэгээд авчихсан байна. Тэгээд энэ уусаа материал стрэл гоё. Тэгээд энэ бол нэг free site сахгүй хэрэг энэс өөр ингэ байгаа гэсэн том чаав гэж аваад ер нь сундаг гэд гадаа хүмүүсүүд явъя гэхэд нэг юм алхаад ирэнгүүт л ингэ дээлтэйдэг. Тэгээ баг ингэ бүсгэх нь алгаачаад байдаг хгүй. Тэгээд тийм болохоор нэг гадуур хүмүүс хийж боддоггүй байгаа. Гэтэ хоёр нь бол ийм цэвэрхэн харуу барьж барууны мини дресс нэг дүнс байж хад зүгээр байх гэж бодчих. Миний хүн зүгээс. Тэгээ миний дараагийн өмсөх дресс энэ спешиал эсрэг л байгаа л та. Тэгээ одоо харуулъя. Цэнтрэн. Энийг 20 оноод хийсэн. Ингэж өмсчихсэн байна. Тэгээ би ингэж өмсөж байгаагүй. Энд чинь нэг амар юм кавай нэг юм хургуут өмсөөлөв тийм гоё яваад байна. Плачтай ингэж. Би бол ингэж өмсөн. Дэг өмсдөг юм. Уусаа дуусч юм уу? Дэг өмссөн байна. Энд тийм гоё материалтай. Амар чанартай материалтай blazer л тийтэй. Гэтэ би юм стилээр тавьдаг юм шээ. Амар хэвчээ. Гоё л харагддаг юм байна л та. Гадаа гарсан ч гоё л харагдчих. Гэтэ би өмсөж байна бишээ. Давны blazer хэрэгтэй байх үү? Тэгээ сайн өмсдөг юм дөө. За дараагийнх нь юм vest band энийг тэгтээ бүр ингээд за энэ овснуудад тохируулаад өмс шивж ийсэн. Одоо тэгээ шууд тофн дээр өгүүлчихээ л та. За нэг юм нэрч өнөл юм дотор цагаан ус эсвэл төмсөд өмсөл гоё харагдах байх. Би тэгтээ форм дээр л өмсдөг. Өөр юм дээр нэг өмсч байгаа. Сараач юм дээр крем ээ цагаан сараач юм. Ийм байм хаа. Нууцнууд нь ерөнхийдөө дууслаа. Тэгтээ бас юм л зай. Миний энэ амар хайртай. Тэгээ өнгөн дуртай, минь дуртай хайртай. Тэгтээ надад ийм өнгө хувцбар байдгүй. Тэгтэл ядаж энэ маань байгаа юм болоо тоо. Энийг та нар малгай гэж утсан уу? Үгүй л байхгүй юу. Энэ бол хэсгийн маск байлаа. Энэ бол дээр жижиг юм тийг харагдаад байгаа байхгүй. Малгайгаа л үсэж. Бүү хэсгийн маск дүн нэлэхтэй маск одоо л гомэнөө. Одоо нэг байна. Би цүнх ийм цүнх өөрөө бараг авдаг. Өөрөө байгаа л да. Өөрөө авдаг нэг анаа мэнэг өөрч өгсөн юм бүрчдэггүй. Нэг өөртөө нэг хөр хийм авлаа. Тэгээ уус жоохон ялтаа. Гэтэ би ингэ өөрчдөг заа ингэ хийх юм дээр хийх ингэ хар хуцсан дээр ингэ өөрчдөг. Би бол табаа усны ботал захиалдаг бол үнэхээр биш. Тэгээ яг бол захиалд үтсэн мэдээж удаа байна. Гэтэ нэг тийм таатаа санагддаг ботал табаа ус захиалах. Тэгээд
8 7 см гэсэн тоо. Энд нэг асуудал бий. Би табоос готол цахилбал яг хэмжээнээс ингээд томын цахилж хэрэгтэй. Багтчдаг, бага арьсмаартай өмсгөл багтаа ирдэг гэж бодоод дахиалаа 39 цахилсан чинь надад томцсон байдаг. Ингээ алхуу шууд сугарч ундаг шахуу бараг зэрэг нэг палпаг гэж юм чирээ. Тэгэл хайр. Дэм ингээд материал нэмэр гоё юм. Торгон юм материалтай. За бас нэг гутал дахиалсан юм. Угаагааг баад уучлаарай. Би намраас хаш угаасан өмсөв. Албан ёсны Vans-ээс угаас авч ирсэн. Яг гэхдээ Vans Монголд яг хідээр зарагдгийг бол мэдгүй байна л да. Гэтэ ер нь бол би нэг Монголоосгүй ер нь би сүртэй нөгөө брэндийн гутал ер нь хэмээн өмтэй гутал ер нь өмсдөггүй. Тэгээ яг энийг бол ингээд албан ёсны дэлгүүрээс нэг 200 дээр авч ирсэн баха. Нэг 2 үгүй хямдраад бас хямдруулж тэр нь үед нь хямдралан дараад би нэг 190-д мэдээр авч илүү. Тэгж би Vans яг энэ загварт нь бол угаасаа дуртай. Алдсгүй. Тэгтээ би ч нэг төглөөд сайн мэдгүй шүү дээ. Тэр нь бол зарим нь хөвгүй байдаг юм байна л шүү. Тоочлоор Vans-ийн пенүүдэр намайг хийтэл байх. За энэ хүртэл бичлэг юм үү? Намтай байсан бүтэнд баярлаа. Нар ямар гоё юм бэ? За дараагийн бичлэгээр хамтдаа уулзцгаая. Бүгдээр нь найртай шүү.